Бурхан Ниневе хотынханд хичнээн их орсон ч гэсэн тэднийг мацаг барихад зарлаж таар үнс өмсмөгц. Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрч тэр санаагаан өөрчилж ихсэн. Хотыг нь устгах болон гэдгээ тэдэнд тунхаглахаас өмнөх хоромд тэднийг нүглээ онлайж гэмшихээс өмнөх хоромд Бурхан тэдэнд дуурсан хэвээр байв. Тэднийг гэмшлийн дараасан уйлууд хийнгүүт Ниневегийн хүмүүс турлах Бурханы ор хідэн ажмаар өршөл хүлээстэй байдал болон хувирсан. Бурханы ор хідэн ажмаар өршөл хүлээстэй байдал болон хувирсан. Хүмүүсийн муу үеийн хариуд Бурхан догшин ширүүн уур хилэнгээ илэрхийлдэг. Түүний уур хилэн өсөвгүй. Хүмүүсийн гэмшлийн хариуд Бурханы зүрх сэтгэл хөдөлдөг бөгөөд энэ хүү гэмшлээс болж түүний сэтгэл өөрчлөгддөг. Түүний сэтгэл хөдөлж сэтгэл нь өөрчлөгдөж хүнд өршөөл хүлээцтэй байдлаа үзүүлж байгаа. Энэ бүгд нь огт өсөвгүй. Энэ бүгд нь огт өсөвгүй. Тэдгэрэн цэвэр хайрун өсөвгүй холцгүй байдаг. Бурханы хүлээстэй байдал зүгээр л хүлээстэй байдал. Түүний өршөөл бол зүгээр л өршөөл. Бурханы хүлээстэй байдал зүгээр л хүлээстэй байдал. Түүний өршөөл бол зүгээр л өршөөл. Хүний янз бүрийн элдрэл болон гэмшлийн дагуу түүний зан чанар нь уур хилэн гэлчилдэг. Эсвэл өршөөл хүлээстэй байдлыг илэрхийлдэг. Тэр юу гэлчилж илэрхийлэх нь хамаагүй. Бүгдээр угаагаад шууд байдаг. Мөн чанар нь өөр ямар ч бүтээгдсэн зүйлийнхээс ялгаатай байдаг. Бурханы эдэр